Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээх журмын болцлонгосон шилдэг сонсогч сурагчид шагналаа гардаж авлаа. Шилдэг сонсогчоор үндэсний батлан хамгааллын их сургуулийн цэргийн нэгдсэн дээд сургуулийн 4-р дамжааны сонсогч Түмэн Дэмбэрлийн Дөвшинбат. Дотоод эргийн их сургуулийн цагдаагийн сургуулийн 343 дугаар дамжааны сонсогч Дэд Төрөвч Сайн Даваагийн Дүлгөн. Үндэсний тагнуулын их сургуулийн аюулгүй байдлын судлалын бакалаврын хөтөлбөрийн 4-р ангийн сонсогч Төрөвч Бомочрын Пүрвсрэн. Шилдэг сурагчаар үндэсний батлан хамгааллын их сургуулийн Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн 12-ийн Б ангийн сурагч Ангарын Цагаат анаар шалгарлаа. Шилдэг сонсогч сурагчдаа эрхэм хүндэт нөхдөө эрэлхэг өвгдөөцийнхээ Бахтам дүүх Баатарлаг авяаны залгамжуулсан та бүхэнд Монгол цэргийн өдөр орчин цагийн зэвсэг хүчин үүсч байгуулагдсны түүхт яруу алдарт 105 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Цэргийн сургууль суралцах хугацаанд сурлага хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ур чадвар, хувь хүний ёс зүй, сахилга бат, бие балдар, цэргийн албаны төлөвчлөөрөө хамт олноо мандайлсан өрсөлдөх чадвартай, эхийг бүтээх тэмүүлэлтэй, эх оронч улсынхаа хөгжлийг бөөхөлн үргэлжлүүлэх шилдэг мандайлагч чадварлаг офицер болно гэхийг хүсэн өрөөж байна. Сонсогч сурагч нараа сурлага хөтөлмөрөөр хариуцлага сахилга бат цэргийн албаны болон хувь хүний ёс зүй төлөвшөл зэрэгээрээ бусдыгаа мандайлж эрдэм шинжилгээ судалгааны ажил уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож байна. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг хүчний ерөнхий командлагч Хунагийн хөрөлсөх шилдэгүүдэд шагналыг нь гардуулж сурлагын өндөр амжилтыг хүсэн өрөөсөн юм а.